За сайн байцгаана уу. Та бүхэндээ би энэ астрагаар мэдлэгээ төшүүлээ. Энэ хашлаган дотор би ингээд шар цэцгээ хийсэн байгаа. Тэгээд шар цэцгээ ингээд битүү шар цэцэг байсан энэ хашлаганд. Тэгэхээр зэрэг нэг астра ингээд модон жил хийсэн чи их гоё харагдсан засраар нь. Энэ астра болохоор 30 см ургана. Энэ шар цэцэг болохоор 80 см өндөр ургадаг. Тийм болохоор би энэ шар цэцгнийхээ завсраар ингээд одоо энэ цохойцсон шар цэцэг хөөрхөө. Шар цэцгнийхээ завсраар ингээд алаглуулад астрага хийж хөрүүлээд энд ингээд авчаад байж байна. Энэ астра болохоор айгүй өндөр бүр 80 см ургана. Энэ нь болохоор 30 см ургадаг ийм астра. Энэ астра, вента астра ингээд нөгөө өвлждэг ийм астра ингэж гоё ургадаг хараа. Хөрхөө энэ хараа. Энэ үндс нь ингээд нэг ширхэг астра штэ. Ингээл үндс тэлэл яваад байна. Ерөөсөө энэ ингээ энэ битүү нэг ширхэг одоо сая энэ нэг юм имийг л тарихад л энэ ингээл нүгэл төрөл үндс нь айгүй хүчрэх болохоор ингээл үндс нь төрөл хараа. Ингээл яг нөгөө гүзэлцгэн шиг ингээл үндсэн доогоор хаваал төрөл тэг битүү ургадаг тийм гоё. Тэгээ би одоо энийг ингээд энэ чулуун дотор хийж өгөхөөр ингээд нэг олныг хийчихээр юу яа. Айгу хурдан дүүрчих юм бэлээ энэ. Ингээд тэлж ургаад дараагийн жил нэхт ч хөөх юм энэ ураг харахгүй болчихдөг юм бэл. Тэгэхээр нэг юм жоохон бондорыг нэг юм зэргийн байхт болно. Нэг юмыг ингээд одоо хийж өгнөдөхөө. За нэг юмыг л энэ нөхрөгөө хийж өгнө. Би энэ чулуун дотор байсан шар цэцгнүүдийг бүгдийг аваад хашааныхаа гадаа тарьцсан. Дотор тарих газар авахгүй болохоор за ингээл жоохон шороо хийж өгөөл. Энэ шороо болохоор нөгөө сохор намын гаргаж байсан шороо. Сохор намынгаа ингээд шороо гаргаад оолчдаг тийм шороо. Энэ ста айгуу сайн юм сохор намынгийн гаргаж байсан шороонууд мундаг гоё. Бууц одоо юутай зөвлөхөц энийг ингээд жоохон бууцтай хойлоо хийвэл бүр гоё. Энэ тэгээс сохор намынгийн гаргаж ирсэн шороог хурцдээл хаана гаргацсан бэ нэ талд бол тэр газар бол зөндөө гаргацсан байгаа юм чи. За ингээл тарчин даахаа. Тэгээ энэ түрээ тэлэл битүү болчихно юм. Ингээд одоо энэ шар цэцэг байгаа. Энэ шар цэцэг гарч ийн энэ хараа. Шар цэцэг энэ чулуун дотор болохоор хөөрхий энэ бас их тэлж ургадаг байхгүй юу. Тэгээ энэ чулуун дотор болохоор энэ битүү тэлээд ургацсан. Дүүрцэн байгаа байтал одоо тэгээд 4 сараас гараад ирэхээр нь та нарт үзүүлнэ шар цэцгээ. За ингээд вента олон настай астрага ингээд хийгээд өчөндөө үндснүүдийн жоохон дараал. Тэгэл энэ өөрөд хэлээд орох чинь хөрхөө. За ингээд би энэ хоёрын нэгийг үлдээг нэгийг авах шар цэцгэн дэлтэхгүйсэн. Үндс нь айгүй тэлээд битүү эзэлсэн болохоор тэгээд авч чадаагүй. За ингээд энэ рүү ингээд битүү астр байгаа. Тэгээд одоо энэ талбайг энд байгаа астр нь авч нэг чөлөөлөх гээд байна да. Нэг авчаад ээж нь хараа ингэж ургана. Ингэж хүчтэй ургана. Энийг бас нэг өөр юм байна. Ийм том хүчтэй ингээд төрөөд бүр ингээд битүү ургачихна. Энэ бас нэг модны үндэс ах шиг байна. Тэгэл иймэрхүү модны үндэс тэгээ өөр юмнуудын өөр зэрлэг мэрлэг ургасан байвал тэрийг авч хаяал. Тэгэл тэр цаанда
Тэгээд харахад энэ станерыг түрээд их сайхан ургадаг байгаа шүү. Энэ их гоё. Ингээд ургасан байгаа нь. За одоо энийг би ингээд жижигхэн салгахад амар хэцүү. Тэгэхээр зэрэг зүсээ хичиж байгаа юм чи энэгээрээ хурцээр ингээд дээрэс нь гიშгээл зүсээл зарим нь үндсэн гимтэл тэгэл жижиглээл тэгэхгүй бол ийм шигүү үндстэй энэ үндсэн тэгээ бүгд хоорондоо бие биентэйгээ холбоотой болохоор хурцээр сайхан гიშгэж өгөөл. За ингээд гიშгэж өгнө дөө. Болох нь үгүй хараа. Буцаа тавьж байгаа шиг болохгүй юм. Үндсээр гიშгсгөрсөр гიშгсэн чи дийлдэгвэ. Тэгэхээр нь гараар зулгаачлаа. Зулгаагаад ингээд жоохон ингэ авчихсан хөрхөн. Ингээд хөрхөн жоохон авцсан. Ингээд. За одоо энийг нэг чулуур руугаа хийгээл. Тэгэл суулгаад байна да. За ийм гоё. Хараа. Хөрхий би нэг тастай хийсэн үгүй юу? Үгүй ээ. Миний хөрсөн мэс ирүүлж өгдөг. Сайхан амтна. За ингэ суулгаарай. Та бүхэнд амжилт хүсье. Бас энэ Астрага. Би энэ жилийн Астрагийн үрийг авч туршиж үзье бодож байна. Дахиад би урд нь нэг удаа аваад тэгээд үтсэн чи болоогүй энэ жил дахиад туршиж үзнэ. Үрг нь урах нүггүй юу. За ингэ та бүхэнд амжилт хүсье.